За сайн байцгаана уу? Манай гэртээ хоолны нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхэлж байна. Тэгэхээр би цэцгээ байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ 2 төрлийн хоол 100 хийж үзүүлэх гэж байна. Тэгэхээр юу вэ гэхээр нэг нь чихэрлэг соустай шарсан дахиа байгаа. Харин нөгөөх нь энгийн гоё цэсар салат хийж үзүүлэх гэж байна. Тэгэхээр 2 төрлийн хоолнд маань ямар материал орох вэ гэхээр мэдээж дахианы цул мах орно, цээж мах тий. Тэгээд олена оромлын тос, кечуп, мөн гүүчүүжан, тэгээд саахын сироп орох байгаа. Саахын сироп байхгүй бол 9 чихрээр орлуулж болно. За тэгээд мэдээж амтлаганд давс хар перц мэдээж орно. За салаатанд маань гэхээр мэдээж ногоонууд маань орж байгаа. Тэгээд майонез, хатаасан ийм талхнууд байдаг сухаар тий бид нар орно. За тэгээд гिच орж байгаа. Бас баг зэрэг пармезан чиз орж байгаа шүү. Ингээд ерөнхийдөө 2 төрлийн хоол хийж үзүүлнэ. За тэгээ одоо хоолоо хийж эхэлцгээе. Нэмж хэлэхэд энэ бүх хоолны журууд маань гэртээ аппликейшн дээр маань заавартайгаа орц найрлал маш тодорхойгоор дэлгэрэнгүй байгаа шүү. Та манай гэртээ аппликейшн руу ороод бүх хоолны журуудыг үзэж мах маань маш сайн гисэн байх хэвээр. Одоо махаа бүрхийн тулд гурил болон крахмал хэрэгтэй байна. Тал аяг гурил мөн тал аяг крахмал орох нэ. Үүн дээрээ багаан зэрэг давс болон перц хийж өгөх хэрэгтэй. Махандаа бас давс перцээ хийсэн учраас ер нь баг зэрэг хийн шүү. Тэгэхгүй хоёуланд нь зэрэг хийхээр давсан Шилдэг мэрэгжлүүдийн нарийн технологиор цэвэршүүлсэн наран цэцгийн тос болон оливын тосыг хослуулан гаргаж авсан Олиана. Оливтэй тос. Хамгийн шимтэг гэр бүлийн бэлтгэв. За
Тэгэхээр халуун ноодой тэгээд бас гоё чихэрлэг амттай болсон байгаа. Илүү гоё өнгөлөг болж өгдөг. Ингээд ихний хоол байна. Бэлэн боллоо. За одоо цезар салаатаа хий. Мэдээж байцааныхаа навчиг жижиглээд хэрччих. Ерөнхийдөө өөрсдөө өгсөн хэмжээг ингээд ноонод маань бэлэн болж байгаа. Тэгтээж дээр нь сухаараа нэмээд өгнө. Сухаар маань Caesar салаад нь маш гоё юм амт нэмж өгдөг. Одоо хэдүүлээ салаадныхаа дрессингийг бэлдэх хэрэгтэй. За саур бэлтгэхээ өмнө нэг реклам үзчихэд эргээд уулзъя. Жинхэнэ Орос йогурт Улаанбаатарт Янта дэлгүүрт 7 хоног бүр эрхүүгийн сүүний үйлдвэрээс шууд нийлүүлэлт таны гар дээр Янта супермаркет. Ингээд салаад минь бэлэн, хоол минь бэлэн. Яг энэ порцоор
Зүгөө юу. За тэгээд энэ дугаар манай 2 дахь дугаар байлаа. Тэгээд цаашаа бас нэлээд олон дугаар гарах болохоор дараагийн нэвтрүүлгээрээ ямар хоол хийж үтнээд байгаа гэсэн сэтгэлээ комент хэсэгт энэ доор бичээрэй. Тэгээд бит хоёр яг одоо энэ лайвыг бас үзээд сууж байгаа. Тэгээд комент хэсэгт яг хариулаад явж байгаа шүү. Тэгээд асуулт дээр доор бүр нь хариулж гин гэсэн үг тийм. Тэгээд баярлалаа. За бид хоёрыг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзцгаая.